техник технологийн шинжилгээний хэрэгцээнүүд байгаа. Энийг бас гадны дотны байгууллагууд тэгээ эрүүл мэндийн яамтайгаа хамтраад хэрэгжүүлэх юм төлөвлөгөөнүүд гаргаад ажиллаж байна. Монголчуудын хувьд бол үеэс бол энэ зам эхэлж байгаа гэсэн юм төлөвлөгөөтэй байна. Хөрөнгөний асуудлыг санаа зовж байсан бол одоо тэр санаа зовхоор боллоо. Одоо гүйцэтгэгч шалгараад гэрээ байгуулагдаад ингээд зам ажил эхэлнэ. Энэ зам бол энэ намраас бол эрчимтэй яваад эхэлж байна. Ирэх жилийн сүүл рүү бол энэ жастадсан цэнгэлийн чиглэлийн зам бол бүрэн орчих болов гэсэн юм төлөвлөгөөтэй байна. Тэгээ энэ даршимд бол бас энэ зам дээр дэмжлэг сурталчилгаа үзүүлсэн бүх хүмүүстэй засгийн газартаа одоо зам тээврийн яам, сангийн яамныхаа хамт олон хятадын элчин сайдын яамны хамт олонд бол одоо бид нэг тийм таамаглалын эдийн засгаар явж ирлээ. Олон жил таамаглаж явлаа шүү дээ. Одоо нэг тооцооллын эдийн засаг руу шилжих цаг нь болсон. Тэгэхээр таамаглалын эдийн засгаас тооцооллын эдийн засаг руу шилжихийн тулд эдийн засгийн сургуулийн онол чадварыг ашиглаад бизнес эрхэлж байгаа хүмүүстэй, бизнес эрхлэх гэж байгаа хүмүүстэй мэдлэг мэдээллийг өгөх, тодорхой одоо урьдчилан прогноз тоосоо бизнес төлөвлөгөөн дээр тулгуурлаж эдийн засгийн зөв сектор руу ажиллах юм боломж төслийг нээж өгөх юм шаардлага бол байгаа. Энэ ч утгаараа бол одоо дэлхийн зүүн олон улсын байгууллагт хандаж дэлхийн зөнгийн одоо эдийн засгийн хөтөлбөрийг зохион хэрэгжүүлэхээр юм саналаа тавьсан. Энэ ажил бас нэлийн нааштай шийдэгдэх шатантай явж байгаа. За баярлалаа, олон салбар ярьлаа. Одоо хамгийн нэг онцгой зүйл бол 100 болох гэж байна. 100-ны хэсэг болж байна. Тэгээд Цахим аймаг бол одоо Таалхээр, Уулхангай бүгд тоссон сайхан нутаг, голомрон устай, өндөр уултай утга нэгээр хайрхантай. Тэгээд энэ аялал жуулчлалын асуудал бол бас Цахим аймгийн анхаарлын төвд байх ёстой болов гэж хүмүүс их зорддог шүү дээ очоо. Аялал жуулчлалын үйлчлэгээ гэж юу юм? Тэндээс ямар аж ахуйлах ёстой юм, тийм ээ? Эргээд яаж хөгжүүлэх ёстой бол? Энэ Цахим аймгийн хөгжлийн тэргүүлэх салбарын нэг нь бол аялал жуулчлалын салбар. Үнэхээр одоо Монгол орны өнцөг болон бүрт байж байгаа тэр үзэсгэлэн сайхан байгалууд бол бүгд одоо бас Цахим аймагт байна. Одоо жишээлбэл Сүхбаатарт байдаг тэр орхихийн болог гэхэд яг тэрнтэй адилхан болог Цахим аймагт байж шээ. Тэгэхээр гов хангаа тал хээр хосолсон ийм сайхан байгалийн цогц одоо боломж байгаа учраас энийг ашиглаад одоо аялал жуулчлалыг хөгжүүлэх юм болцоотой. Тэгэхээр олон жил бид нар аялал жуулчлалыг хөгжүүлэе гэж ярьсан. Ярих биш бас зорж хийх ёстой. Тэр утгаараа бол энэ жил 7 сарын 22-наас 25-ны өдрүүдэд Улагчны хар нуур дээр нүүдэлчдийн соёлын наадам гэж энэ арга хэмжээг зохион байгуулахад төлөвлөсөн, олон нийтэд зарласан одоо бэлтгэл ажил хангаад явж байна. Энэ наадмын гол зорилго бол Цахим аймгийн тэр үзэсгэлэнт байгаль, онгон төгсөн байгальтай үзүүлэх, харуулах, танилцуулах, түүнээс гадна одоо дэлхийд ховорцсон тэр нүүдэлчдийн соёл, өв, уламжлал, зан заншлыг тэр чигээр нь одоо дэлхийн харуулах юм зорилготой. Ер нь бол нүүдэлчдийн соёлыг бас гадсан алдчих гээд байгаа тийм том эрсдэл байгаа. Учир нь Цахим аймаг бол эндээс санаачлал гаргаж нүүдэлчдийн соёлын наадмыг жинхэнэ утгаар нь Цахим аймаг зохион байгуулахаар бэлтгэл ажилд орж байна. За энэ наадмын хүрээнд бол үндсэндээ бол маш товчоор хэлэх юм бол ийм машингүй зоон байх юм. Машин огт орохгүй тэр зоон дотор бол одоо адууны отог, Тэмээний отог, Үхрийн отог, Хойны мааны отог гэх 5 хушуун малынхаа отгийг гаргацсан. Тэр отог болгон дээр очихоор тухайн одоо малын
одоо гаралтай түүхэд, тэр зан заншил, одоо нүүдэлчний соёл хэрэгэлдэг хэрэгэлт хүн, тэр бүх зүйл байх, тэр бүх зүйлийг үзэж харах, түүнийг хийж үзэх ийм бололцоонуудыг нээж өгсөн ердийн хөсгөр зорчдог ийм хэсгийг одоо бий болгож байна. Тэмээгээр явна, мороор явна. Тэгэд байх уу? Тэмээгээр явна, тэмээн тэргээр явж болно, морин тэргээрээ явж болно. Хөр тэргээр явж болно, сарлаг авнаад явж болно. Ямар ч машин байхгүй. Машин байхгүй. Тэгэхээр малчд маань ч гэсэн тэнд одоо малаа аваачаад, морио аваачаад тэгээд морио хийгээд бизнесээ хийх боломж байна. Хөр тэргээ онуулаад бизнесээ хийх боломж байна. Тэнд очиж байгаа худалдаа намаа хийж байгаа, бизнес хийж байгаа, дэлгүүр хийж байгаа энэ хүмүүсийг ч гэсэн машин оруулахгүй. Тэр морин тэргээ хөслөөд морин тэргийн дээрээ бараагаа ачаад явуулж байгаа. Яг л нүүдэлчин бизнес заншил тийм байсан. Яг л тэр зашлаараа л бизнесээ хүртэл гэж хийгсэн. Ийм л чиглэлээр энэ ажлыг зохион байгуулж байна. Тэгэхээр маш сонирхолтой. Тэгээ энэ өдөр Монголд урд нь ийм үйл явдал болж ирсэн болоог ахаар. Би солихгүй л байна. Яг хөө сарлагын баяр, адууны баяр энэ тусдаа бол хийжсэн тохиолдлууд би яг ингэж нүүдэлчдийн соёлыг тэр зэгтэн цогц байдлаар хийх газар авч хэлэх юм байхгүй мэлээ. Тэгэхээр энэ бол Монголын хувьд их том ачаал бүгдэлтэй. Энэ ганцхан завханч биш энэ Монголын эрх ашигт нэлийн тийм том ачаал бүгдэлтэй арга хэмжээ болно. Тэгэхээр энэ арга хэмжээг хийх гэж бас нэлийн төө бас зардал мөнгө хэмжээ юмнууд орж байгаа. Гэтэ энэ сайн санаа хүмүүсийн дэмжлэл цаатаагаар бас бүтнэ гэж бодож байна. Бид бас олон улсад хандаад саналуудаа бол тавьсан байгаа. Олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагууд бас дэмжиж байгаа. Бүх одоо элчин сайдын яамдуудаар дамжуулаад бас урилгуудаа хөрвүүлсэн байгаа. Ер нь бол нэг даруйтайхан ажил хийж наа л гэсэн ийм л төлөвлөрөө зорилттой ажиллаж байна. За баярлалаа. Өнгөрсөн жил Отгон дэнгэр хайрхан тахилга болсон. Тэгээд тэнд бас их сонирхолтой дүр зураг байсан л да. Маш олон хүмүүс очиж юм билий. Юусэн ингээд хотын одоо нэг хэд баг нэг дүүрэг нөгөөд очисон шолон машин хүн байлээ л тийм. Тэгээд тэнд бол хоёрын зүйл их таалагдсан. Ягаад гэвэл хүмүүс хогоо өөрсдөө аваад явж байсан тийм ээ. За дээр нь одоо мал амтан алаал ингээд улаан хоол идэггүй тийм ээ. Дандаа цагаан хоолтой байсан. За тэгээ хүмүүс өөрсдийнхөө хэмжээнд их тэгж урамтай байсан. За Отгон хайрхан авирахад бүр дороосон нэлээд олон километрээр хүмүүсийг одоо нэг эсвэл мороор эсвэл явуулж ирсэн. Тэр их гоё юм байлаа. Тэгээ энэ одоо менежмент их чухал байх л та. Тэгэл яг хөө нүүдэлтийн соёлын наадам бол очроор хайрхны тахилгаас бол илүү ялгаатай. Би бас иргэдтэй ялангуяа зохинчууд хандаж хэлэхэд бол тахилга бол ёслол хүндэтгэлийн арга хэмжээ учраас тэр журам өндрөөс гадна гадна дотноос ирсэн зочдыг гэр бараагаар хангахаас өсвөлээд ингээд үйлчлэгийн юмнууд нэх байна. Энэ нүүдэлчдийн соёлын наадам бол аялал жуулчлалын ивент арга хэмжээ. Энэ бол цэвэр бизнесийн утгаар нь явах юм. Өөрөөр хэлбэл тэнд ирсэн хүн бүр одоо үйлчлэгийг аавн төрөвхөн төлбөртэй байна. Ингэж бид бас зах зээлийн харилцаар орно. Ингэж бас аялал жуулчлалаа жинхэнэ утгаар нь хөгжүүлнэ. Тийм учраас энэ хоёр арга хэмжээ бас хоорондоо бас ялгаатай гэдгийг хүмүүстэй хэлий. Тэнд очиж байгаа одоо таач вэ нү, би ч вэ нү үйлчлэгийг аавн төлбөр мөнгөө төлнө. Тэгжээж бас орон нутгатаа дэмжлэг болно. Тэгжээж бас аялал жуулчлал өгчөхөд бас таны болоод миний оруулж байгаа хувь нэмэр болж ингэж явах юм аа. Үнгүй юм гэж байхгүй шүү дээ. Үнгүй юм гэж байхгүй. Үнгүй болохоор өөрөө бизнес биш болж шүү дээ. Бас хөгжил биш болж шүү дээ. Тэр би зүгээр жижиг асуулт асууж магадгүй одоо Монголд ингээд зуны улиралд аялдаг хүмүүс маш байна л да. Машинтайгаа тэрэгтэйгээ найз нөхдөд гэрүүлээрээ тэгээд очиход нэг хүндрэлтэй асуудал. Орон нутаг тэр хүмүүсээс юм авч чаддаггүй нэг зүгээр. Хоёрдугаар одоо наацхан хэрэгцээ одоо нойл ч юм уу те одоо бис хадрыг бэлдэж чаддаг байхгүй. Энд одоо яах вэ? Энд бол бүх зүйлийг бас төлөвлөсөн байгаа. Энэ 24 сумаа бол бид нар 24 одоо кемп байгуулаа гэж байна. Тэр сумч өөрөө бизнес хийх хэрэгтэй байхгүй юу? Гэрээ бариад тэрнтэй хүмүүсээ байлгаад хоолндаараа үйлчлээд мөнгө олдог ийм л хэлбэр лөө цэвэр зах зээлийн хэлбэр лөө шилжүүлээд өгөхөөр түүнийгээ дагаад тэр нойлын асуудал ч юм уу халуусны асуудлаа ч юм уу мөнгө олох гэж байгаа хүмүүс өөрсдөө тэргээ шийдээд явна шүү дээ. Тэр мөнгө төлөөл аавна гэж төлөөл авах. Тахилга болохоор жишээлбэл яг хариу буцалтгүй үйлчлэгийн учраас харьцангуйгаар юмнууд нь сулраад тий итгэх нь буураад ингэж байгаа. Тийм учраас энэ нүүдэлтийн соёлын наадмыг бол цэвэр бизнесийг нь утгаар явуулах гэдэг юм зорилго тавьж байгаа. Ингэж хол явна. Та ойролцоогоор одоо хэдэн хүн очно гэсэн төсөөлөл нь ер нь тийм баримж байгаа юм. За нэг 5,000 хүн очно гэсэн ийм тооцоо байна. За гадаадын жуулчид нэг 200 гаруй жуулч очих болов гэсэн ийм тооцоо байна. Тэгэхээр дотоод аялагчид бол нэг 5,000 хүн очих юм л одоо төлөвлөгөөтэй байгаа да. За их баярлалаа танд. Ингээд энэ их чухал арга хэмжээ болох юм байна. Тэгээд энийг олон түмэн сайн сурчлах хэрэгтэй байх. Тэгээд эцэст нь одоо энэ аймгийн төв бол хот болох хэрэгтэй, орон нутгаа сайхан амьдрах хэрэгтэй гэдэг энэ лозун бол агуулгаараа бол одоо хэрэгж эхэлж байгаа гэж ойлгох байх юм. Ер нь хэрэгжүүлэхийн төлөө хичээж байна. Одоо ногоон улиастай гэдэг хөтөлбөр зарласан. Энэ хавар бол бид нар бас маш их мод тарилаа. Айл болгон хашаа хороогоо бас зөвлөгжүүлэх
албан байгууллагууд орчин тойрноо солигжүүлэх, орон сууцнууд орчин тойрноо солигжүүлэх, мод тарих ийм хөдөлгөөн бол нэлээд сайн өрнөсөн. Манай зохимчдын хөдөлгөөнд бол бас маш идэвхтэй оролцож байгаа. Ундаг дугуйтын улаастай гэдэг ийм хөтөлбөрөөс эхлүүлж байна. Одоо дугуйгаар зорчдог болъё гэж байгаа. Дугуй аяллууд хийдэг, дугуйн одоо замтай болох, дугуйны зогсоолтой болохын хөдөлгөөнүүд өрнөсөн. Дугуйн зогсоолыг бол маш хялбар аргаараа шийдэж байгаа. Цэвэр улаастай байя гэдэг ийм хөтөлбөрөөс хэрэгжүүлж байгаа. Хогноос салах, нохоо устгал гэдэг энэ олон ажлууд бол эхлүүлсэн. Улаастай хотод бол өнгө төрөх шал өөр болж байгаа. Одоо буцаад бас Завхан аймаг руу нүүх ийм хөдөлгөөн хандлага бол ихсэж байгаа. Сүүлийн үед л бол над ирж байгаа олон өргөдөл саналууд бол Улаанбаатараас босож очиё гэдэг ийм хандлагууд бас нэлээд ирж байгаа. Сумдууд ч гэсэн энэ хөдөлгөөнүүд бас өрнүүлж байна. Тэгэхээр ер нь бол бид нар өөрсдөө хийе гэж зориул хийж чаднаа. Хэн нэгэн хүний хийх болов гэдээ харуул юу ч хийж чадахгүй. Тийм учраас бид зөвхөнчүүдтэй хандж уриалахад бол хамтарч ажиллая. Таны ч хувь нэмэр хэрэгтэй. Би бол санаачлагын гаргая, үе таалгыг нээж өгье. Та бол бас санаачлаг гаргаж бизнесээ хий, санаачлаг гаргаж бас амжиргаагаа авч явах боломжуудаа нээ. Ингээд хамтын хүчээр л хөгжнөө. Хөгжлийн гарч бол өртөөл хамтын хүч байна л гэж уриалж хэлмээр байна да. За баярлалаа танд. Амжилт хүсье. За баярлалаа. За манай ажил өндөрлөө. Баярлалаа. Double cheeseburger, chicken fries, spicy king, spicy chicken burger. Одооний 8 дугаараараа зөвхөн Burger King-ээс. Тэгээд хоолны жинхэнэ төгс амтыг мэдрүүлнэ. Ухаалаг эдгтэн сонголт фиеста. Carnival Trail. Очиж зурагт 649,990, цахилгаан цух 699,990, тусгаар тогтнолын талбай. Мөрөөдлийн амт Kavar брэнд. За баярлалаа. За Kavar брендийн компот идээд шагнал авсандаа маш их баяртай байна. Нэр юм уу? Алтан болсондоо их баяртай байна. Алтан болсондоо маш их баяртай байна. Юм үнэн дээр юм байна. Маш их баяртай байна. Бүтэцэрийн компот яах вэ гэж Инглиш хастараа идэх. супер шагнал тавьдаг өрсөлдөндөө Супер шагнал эзэн орны хэлхийтэй байгаа. За баярлалаа. Kavar брендийн хамт олондоо баярлалаа. Баярлалаа.